Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний хоолны телевиз та бүхэнд 7 хоног хүртэл 5 гарагт бэлтгэж үзүүлдэг зөв мэтгэлцээ нэвтрүүлгээ хүргэж байна. Нэвтрүүлгийн 7 хоногийн сэдв технологийн өндөр хөгжил нь залуусын сэтгэх чадварт сөргөөр нөлөөлгөө гэсэн сэдвүүрэнд оролцогчид маань мэтгэлцэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. Технологийн өсрөнгөө хөгжил бидний өдөр тутмын амьдрал, харилцаа, боловсролд шинэ боломжуудыг авчирч байна. Онлайн сургалт өөрийгөө хөгжүүлэх платформуд, хиймэл оюун ухаан, виртуал орчинд суралцах боломжууд болон хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн олон технологиуд амьдралд нэвтэрсэн. Үүнтэй зэрэгцэн амьдралын итвэх, хурд тэр хэмжээгээр нэмэгдсэн сайн талууд ихтэйч нөгөө талаасаа залуусын сэтгэх чадвар, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх ур чадварт нөлөөлж сөрөг үр дагаврыг дагуулж байна. Залуусын сэтгэх чадварыг хөгжүүлэхийн тулд технологийн зөв хэрэглээ, соёл шаардлагатай юу? Энэ талаар мэтгэлцэгчид ямар үзэл бодолтой байгаа бол? Нэвтрүүлгийн сэдвүүрээр та бүхэндээ танилцуулгыг хүргэлээ. Тэгээд нэвтрүүлгийн оролцогчдоо мэтгэлцэгчтэй та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээр энэ дэр нэгдүгээр ахлагч, сэтгэл зүйч доктор Цэндаюшийн инхтөр. Хоёрдугаар энэ дэр сэтгэл зүйч Ган тулгын халиуна өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохоор үлдсэн байна. Гуравдугаар энэ дэр хоёрдугаар ахлагч Genova Elantra компани гүйцэтгэх захирал Баттотгоны Янжин там. Дөрөвдүгээр энэ дэр хуваарь контент бүтээгч Дүлгөөний Маралма гэсэн оролцогчид өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож мэтгэлцгэнэ. За та бүхэндээ сэдвийг танилцуулсан. За бид одоо нэвтрүүлгийнхаа дарааллыг бас товчхон танилцуулахад багийн ахлагчид их хэсэгт үндэслэл илтгэлийг танилцуулна. За тэгээ багийн гишүүд дэмжлэг илтгэл, за араас нь модераторын асуултанд хариулаад, за тэгээ тайлбар илтгэл, асуулт хариулт хэсэг төсгөлд нь мэдээж дүгнэлт хэсгээ хэлээд ингээд дуусдаг байгаа. За ингээд багийн ахлагчдынхаа үндэслэл илтгэлийг сонсъё. Нэгдүгээр агаас эхэлье. За танд үндэслэл илтгэлээ танилцуулах 3 минутын хугацаа бий. За цагийг явууллаа. Тэгэхээр бидний амьдрал төгжил, технологийн дэвшил орж ирэх нь зайлшгүй. Ягаад гэвэл үеэс үед бол ийм байжсэн. Анх бид нар эхлээд газар тариаланг бол хүрзээр одоо ухаж янзалж одоо тэнд төмөс тарьдаг байсан бол дараа нь трактор ашигласан. За дараа нь болохоор дараагийн үе шат нь бол бүр өөрөө трактор нь хийдэг болсон. Харин одоо тэр трактор нь ямар ч эзэнгүүгээр хийдэг болж байна гэсэн. Тэгэхээр эндээс ингээ харахад ерөөсөө дэвшил үеийн үед ирж байсан. Харин энэний хажуугаар биднэрт яг юу нь сөргөөр байна, юу нь одоо эргээр байна гэдгийг бид нар харж үзэх нь чухал. Өнөөдрийн сэдвээр бол өндөр технологи нь яагаад бидний залуучууд ялангуяа сэтгэн бодох чадварт таагүй нөлөө үзүүлдэг вэ гэвэл энэ бол нэгдүгээр асуудал нь болохоор өндөр технологийн дэвшил нь бидний өмнөөс бидний одоо тархийг ажилуулж ийн гэсэн үг. Нэгсэндээ одоо бидний одоо зарим хийж болох зүйлийг тэд нар хийж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нар яадаггүй гэвэл нэгдүгээрд бол одоо ингээд ер нь бол хоёр сэтгэл зүйчийн одоо ингээд сэтгэлгээ хуваагддаг юм. За эхнийх нь болохоор бүтээлч сэтгэлгээ гэж байгаа юм. Хоёр дахь нь болохоор хэрэглэгчийн сэтгэлгээ гэдэг. Энэ хоёр сэтгэлгээ өнөөдөр бол нэлээд их өндөр хэмжээнд явагдаж байна. Нэг хэсэг нь одоо юм бүтээж байна, нөгөө хэсэг нь тэрийг бол хэрэгжилж байна гэсэн. Тэгэхээр бүтээж байгаа хүмүүсийн хувьд бол энэ бол асуудал байхгүй. Хэрэгжилж байгаа бидний хувьд бол маш их асуудал гарч ирдэг. Яагаад их гарч ирдэг вэ? Бидэрт нэг тийм чухал сэтгэлгээ хэрэгтэй байдаг. Энэ бол бие даах сэтгэлгээ гэдэг. За энэ маань одоо л ингээд багасч эхэлж байна. Яагаад гэвэл бид нар ямар нэгэн зүйлийг бодож сэтгэхийн оронд ерөөсөө бид нар барьж аваад хэрэгжилж байна. За ялангуяа энэ дэвшил бол сүүлийн үеийн гар утсны технологиос бол маш их болсон. Ер нь бол бид нар зүйлдээ бол ерөөсөө хүмүүсийн ихэнх хувь нь хэрэглэгч рүүгээ л явж байна. Тэгэхээр яг хэрэглэгч байгаа үүргийг гүйцэтгэж байна гэсэн. Ягаад гэвэл энэ дөр бол бид нар бодон чадах одоо бодон сэтгэх чадвар аль болох одоо биднэрт бол багасж байна. За тэгээ бие даах сэтгэлгээ багасж байна. Мартах үйл ажиллагаа багасж байна. За тэгэл бас шинийг санаачлах гэх сэтгэл зүйнүүд л бүр улам хоошил тавигдээд байна. Ерөөсөө бид нар шууд юмыг л барьж явал хэрэглэе гэсэн сэтгэл зүй бидэрт маш их өндөр болж байна. Тэгэхээр энэний одоо үр дагавар нэгээд Альцгеймер буюу эрт зүгнэлгээд явагдаж байна. За хүүхдүүд бол ерөөсөө маш өндөрөөр энэ бол ажиглагдж байна сүүлийн үед бол. Технологи бол сайн.
Гэхдээ энийг бид нар бас яаж хэрэглэх үү, хизээ хэрэглэх үү, ямар хугацаагаар хэрэглэх үү гэдэг нь бол үнэхээр одоо бол чухал болчиход байна. За баярлалаа. Нэгдүгээр ахлагч үндэслэл телевизэдхүүн сонслоо. За технологи өндөр хөгжил нь залуусын сэтгэх чадвартаа сөрөг нөлөөллүүд ямар байна? Энэний бас хэрэглээг ямар зохистой байдалд бас тааруулах ёстой вэ гэдэг талаар байр суурь хэллээ. За одоо 2 дугаар багийн үндэслэл илтгэл хэлэх цаг. За Янжилхан 3 минутын хугацааг явуулж хэллээ. За сайн байцгаана уу? Юуны өмнө цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үзэгч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар өнөөдөр маш өргөн хүрээний сэдвийн хүрээнд л ярилцахаар бол мэтгэлцгээр бол бэлдсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр хит хитэн тодруулах зүйл хэрэгтэй болов уу гэж бодлоо. За эхний хэлжинд бид нар техник технологи гэдэг зүйл маань маш өргөн хүрээнд л яригддаг зүйл байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хүний амьдралыг хэлбэрчлэх техник технологи гэдэг зүйлийг юу гэж ойлгох юм гэхээр хамгийн энгийн ойлголт нь энэ байгаа. За мөн ажлыг үр дүнтэй болгох тийм ээ. Нөгөө талаасаа зөвхөн гар утас гэлтгүү бид бүхний одоо програм хангаж мэдээллийн системүүд энэ ойлголтондаас нэг багтаж өгч байгаа гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол залуус гэдэг ойлголтод бол Монгол Улсын залуусын хөгжих тухай хуульд бол 15-34 насных бол хэлээд байгаа. Тэгэхээр энэ залуусын хүрээнд бид бүхэнд техник технологиуд мэдээж бүтээх одоо манай илтгэгчийн урьдсан илтгэл дээр бол мэдээж бүтээх талаасаа бол техник технологийн дэвшил бол маш хүчтэй нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа хэрэглэгч талаасаа гэх юм бол бид нар маш олон зүйлсүүдийг суур одоо ойлголт руу шилжих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр хамгийн түрүүнд хэлэх зүйл нь юм бэ гэхээр техник бол өөрөө залуучуудад ялангуяа боломж олж ирж байгаа маа. Зөвхөн энэ бол сэтгэх чадрын хувьд ч гэсэн, ер нь бол миний хувьд бол бизнес эрхлэгч хүний хувьд ч гэсэн, ер нь бол сэтгэн бодох чадвар энэ технологи гэдэг зүйл зайлшгүй хэрэгцээтэй байгаа гэсэн үг. Бид бүхэн хязгаарлагдмал ойлгохдоо техник технологиг магадгүй би одоо хүмүүсийн хийх ёстой одоо тий ажлын байрны хомсол ч юм уу гэдэг талаас бол нэг талаас харж болно. Гэтэ нөгөө талаас том зургаар харах юм бол бид нарт энэ бол маш эргээр нөлөөлөх үзүүлэлтүүд байгаамаа гэдэг дараагийн илтгэлүүд дээрээс тодорхой хэлээд явъя гэж бодож байна. За тэгэхээр энэ дээр нэмэлт дурдах юм бол мэдээж бид бүхэн маань техник боломж гэдэг үгээс нөгөө талаас ярих юм бол залуучууд болоод ирэхээр энэ одоо түрүүн манай элчэнд дурдсан гар утасны донтол ч юм уу те гар утасны хэрэглээ гэдэг зүйлсийг бид нар ярихын тулд юу ярих вэ гэхээр суур ойлголт буюу эхнээс нь энэ хэрэглээг бид нар зохистой хэрэглэх ёстой гэдэг талаасаа ярилцсан явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ сэдвийг дэлгэрүүлэхийн тулд бид нар дахиад илүү үзэх юм бол бидний өөрсдийн нөгөө хүмүүжлийн асуудлын дээрээс яриадад явах юмаа гэдэг асуудал байгаа. Тэгэхээр бид нар энэ том сэдвийн хүрээнд ярихын тулд суур ойлголтоос эхлээдээс энэ зүйлсүүдийг тодорхойлж ойлгомжтой болох хэрэгтэй болов уу гэж бол харж байна. За мэдээж энэ талаасаа техник технологи залуусд бол сэтгэн бодогчдод яаж нөлөөлж байна гэхээр бид нар магадгүй шинэ ажлын байр суурьдаас бий болгож өгч байгаараа даваа талтай. Бидний хизээч өмнө ярьж байгаагүй нарийн мэргэжлүүд тийм ээ өмнө сонсож байгаагүй өнөөдөр яг 2024 оноос идэвхтэй одоо ашиглаж эхэлж байгаа ялангуяа AI ChatGPT, Google Search тийм ээ. Энэ болгоныг бид нар өөрсдийнхөө амьдрал болон одоо бизнес дээрээ хэрхэн ашиглаж байгаа шалтгаалаад маш олон дэвшилтүүдээс бий болгож байгаа юм болов уу гэж бол харж байна. Ингээд дараагийн илтгэлүүд дээр бас нэмээд дэлгэрүүлээд явах боломжтой. За баярлалаа. За багийн ахлагчдын үндэслэл илтгэлийг бид төхөн сонссон. Одоо дэмжлэг илтгэлийн хэсэг рүүгээ шилжье. За энэ хэсэгт бол багийн гишүүд оролцсноо. За 2 болон 4 дүүрэн дээр та бүхэнд 4 минутын хугацаа бий. За энэ хугацаанд бизнесээ одоо чөлөөтэй асууж хариулах боломжтой шүү. За 2 дугаар эндрээс эхлэе. За тэгэхээр энэ технологийн өндөр одоо автоматцсан хэрэглээнд бид нар бол өдөр тутмын амьдралд бол дассан байна, хэрэгжилж байна. Тэгэхээр үүн дээрээс бидний одоо гаргаж байгаа өнцг нь болохоор хувь хүн гэдэг бид нар өөрсдийнхээ тархийг буюу хувь хүн өөрийнхөө тархийг хэрхэн ашиглаж байна. Үүнийг тархиа өөрийнхөө тархийг үнэхээр ашиглаж чадаж байна уу? Эсвэл зөвхөн одоо яг нь бэлэн зүйлийг ашиглаад тий бэлдсэн байгаа зүйлийг ашиглаад хэрэглэгчийн байдлаас одоо тархиа ашиглаад байна уу гэсэн асуудлыг хөндөж байгаа юм л та. Технологи өндөр хэрэгцээг бид бүгдтэй та өөрийнхөө гэртээр би ч гэсэн одоо гэртээ ашиглаж байна. Гэхдээ үүн дээрээс бид нэр хэрвээ бид нэр интернетгүй болвол яг уу гэрт чинь те цахилгаан хэрэгсэл байхгүй бол яг энэ үед бид нэр бие даах чадамжтай байна уу гэдэг асуултыг гаргаж ирж байгаа юм л та. Тийм. Үүн дээрээс одоо хэрвээ ингээд нэг өдөр дэлхий тэр чигээрээ тоггүй боллоо гээ. Тэгэхэд та одоо өөрийнхөө бие даах одоо чадамж тань суусан байна уу? Тархиа одоо хөгжүүлсэн байна уу? Бага наснда одоо юу гэдэг тархиа хөгжүүлж бүрэн одоо хөгжүүлж чадсан байна уу гэдэг нэг асуулт гарч ирэх гээд байна л та. За сайн байцгаана уу? За цахим хэрэглээ ба сэтгэл зүйн асуудлын хооронд шалтгаан баттай сөрөг нөлөө бол илрээгүй судалгаагаар харин ч технологийн өдөрт 1-2 цагийн хооронд
зохистой хэрэглээгээр хэрэглэх юм бол бүтээл сэтгэлгээ, нийгмийн ур чадварт эерэг нөлөө үзүүлдэг гэж бол баталсан байгаа. За сэтгэл зүй цөрөөр нөлөөлж байгаа тууштай нотлохоо бол байхгүй. Технологиг хүүхдийн боловсрол өөрийн илэрхийлэл харилцах тал дээр асар их боломж нээж өгдөг гэж бол судалгаагаар батлагдсан байгаа. За тэгээд хэрэв залуус сошиал орчиндөө идэвхтэй сонгож ухамсартайгаар хэрэгжиж чадах юм бол энэ нь тэдний оюун ухаан, өөртөө итгэх итгэл сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг гэж үзэж байгаа. За интернет орчин хэрэг байхгүй болох юм бол гэж асуулт асуусан шүү дээ, тэ. Миний бодлоор интернет үнэхээр байхгүй болох юм бол илүү амьд харилцаа үүсээд ном эсвэл дээд үеийнхэнтэйгээ илүү харилцаа үүсэх юм болов уу гэж бодож байна. Интернет орчин байхгүй болох юм бол Гол нь яг энэ нэг сэтгэх чадварын одоо хөвтэй тэр сэтгэх чадварын чадамж нь хөгжөөд байна уу эсвэл сөргөөр нөлөөлөд байна уу? Технологи буруугаар хэрэглэл асуудал болох нь үнэн угаасаа. Гэхдээ энэ технологи буруутай гэсэн үг биш. Унтахгүйгээр ном уншвал сэтгэл санаанд ч гэсэн муугаар нөлөөлдөгтэй яг адилхан. Энэ болохоор яг түн шиг ашиглалын хэм хэмжээ, контентын сонголт, залуучууд ямар контент сонгож үзэж байгаагаас сэтгэл зүйд амар нөлөөлөд байгаа. Хувь хүний өөрийнх нь сонголт гэдэг дээр л байна да. Ямар контент үзэж байгаагаас хамаарат өөрийн бие даах чадвар сэрэж гин үү эсвэл дороотж гин үү гэдэг нь хувь хүний ухамсарын асуудал болоод байгаа гэсэн үг. Яг зөв. Тэгэхээр энэ дээр хувь хүний ухамсарын асуудал гарч иж байна гэж байна. Гэтэл одоо бидний хүний тарих 25 нас хүрчиж бүрэн хөгждөг гэж байгаа. Гэтэл одоо интернет юм уу энэ дэлгэцийг ашиглаж байгаа хүмүүс 2 наснаас ахуулаад 1 наснаас ахуулаад ашиглаад байна. Гэтэл энэ хооронд 25 нас хүртэл тэр тухайн хүүхэд чинь өөрийнхөө тархийг бүрэн хэмжээнд нь хөгжүүлж яг нь ухамсартай аливаа үйлдэлийг хийх, аливаа асуудлыг одоо шийдвэрлэх те аналитик сэтгэлгээнд хөгжих гээд байгаа гэдэг. Тэгээ миний бодлоор 1-2 нас гэж байгаа штэ жоохон хүүхдүүд байгаа штэ. Тэнгүүд хараа хяналтын л асуудал. Хамгийн гол нь эцэг эхийн хараа хяналтын асуудал хүүхдийнхаа үзэж байгаа зүйлийг хязгаарлах, юу үзэж байгааг нь анхаарах гэдэг ч юм уу те. Жишээ нь миний хувьд бол би яг одоо өөрийнхөө дүүг ч юм өдөрт яг 2 цаг л хязгаарлалтаар контент үзүүлдэг. Яг ямар контент үзэж байгааг нь сайн анзаарч хардаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар эргэн тойрны хүмүүс нь сайн хараа хяналт тавих хэрэгтэй. Тэг үүн дээрээс хэлж байгаа нь болохоор яг 25 нас хүртэл нь тэр хүүхдийг бид нар харж чадахгүй байна. Давхар тухайн одоо юу гэдэг өсвөр насны хүүхдүүд ч гэсэндээ өөрийгөө хянах чадамжгүйгээр тухайн одоо технологийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд байна гэсэн үг л дээ. Тэгэхээр биднэрт өөрийгөө хянах тийм чадамж байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ хянах чадамж өөрийгөө хянах чадамжгүй байгаа шалтгаан нь бид нэр одоо гэдэг гар утасны хэрэглээ гэдэг зүйлд хит автцсан байгаа дээ. Өөрийн одоо ухамсараар энэ оюун ухааныгаа бүрэн ашиглах хэмжээндгүйгээр энэ одоо цэнхэр дэлгэцний хамааралд орсон байна гэдэг зүйл гарч ирж байгаа юм л да. Түрүүний нөгөө танаа багийн ахлагчийн хэлснээр бидний бүтээл сэтгэлгээг хөгжүүлж байна гэж байна. Гэхдээ бүтээл сэтгэлгээг яг түрүүний хэлдгээр зөв ашиглах юм бол бүтээл сэтгэлгээг хөгжүүлж байна гэж байна. Гэтэл бид нэр зүгээр л энгийн эргэн тойрондоо та бүхэн анзаараад үзэх юм бол хичээл дээрээ, ажил дээрээ бүтээл сэтгэл одоо гэдэг зорилго нь тодорхой болвол бүтээл сэтгэлгээ ашиглаж болж байна. Гэтэл бусад үеэрээ бид нэр зүгээр л одоо нэгнийгээ хүлээх ч юм уу хоорондоо одоо гэдэг энгийн үед хүртэл зүгээр юм гар нь одоо ингээ байнгын хуцаа ингээ тайж идэг ч юм уу. Ингээд юм зуршлын хэмжээнд хүртэл орсон байгаа юм л да. Асуулт нь болохоор тэрийгээ бид нэр анзаарч гин үү, мэдж гин үү? Тэ таны одоо махан бие чинь гар чин зүгээр л ингээд яг зориггүйгээр ингээд ажилтдаг болсон бид нар ашигласан байгаа даа гэж байгаа юм л да. Тэгэхээр энийгээ бид нэр анзаарах хэмжээнд байж чадахгүй байгаа даа. Энэ тархиа одоо бүрэн хэмжээнд хөгжүүлж чадчих гин үү? Үүнийг анзаарч гин л гэдэг асуулт гарч байгаа юм тийм. Тэр тал дээр санал нэгдэж байна. Технологи бол өөрөө яг утга шиг зөв ашиглаж чадах юм бол хоол хийж болно, хүн гэмтээч болно. Тэрэн шиг яг ухамсарын асуудал хүн өөрөө яг ямар контент үзэх үү гэдгээ хүн өөрөө шийддэг. Тэгээд цахим донтолт болон ухамсарын асуудлыг тэнцүү байгаа. Хүн өдөрт олон цагаар интернет орчинд байх юм бол яг тэрийг ямар зорилгоор ашиглаж гин гэдг нь амар чухал байгаа. Яг ажил хийхэд ашиглаад байна уу, эсвэл судалгаа хийхэд ашиглаад байна уу? Яг ямар зорилгоор ашиглаж байгаас хамаарат энэ илүү хөгжөхөд тус болж байгаа. За тэгээд яг үнийг хэлээд угаасаа манай үеийнхэн бол бүгдээрээ интернет орчны ачаар дэлхийд өөртөө таниулах боломж амар их гарч ирж байгаа. Жишээ нь e-спорт байна. E-спорт гэхэд жишээ нь судалгаагаар мэрэгжлийн
олимпийн тамирчтай тэнцвүүц одоо тархин ажилдаг гэж байгаа байхгүй. Тэгээ бодохоор илүү дэлхийн нийтэд гарахад ч гэсэн интернет орчин маш их чухал болж байгаа. За дэмжлэг илтгэлээ өргөжлүүлээд тэгээд ерөөхдөө цагаан асуулт дуусгаж болно. Босон цагаан асуулт. За цагаад дуусгачих. За баярлалаа. За ингээд багийн ахлагчид дэмжлэг илтгэлийг хөрглөө. За одоо хоёр багийн ахлагчаас би асуулт асуух болно. Ингээд модератор асуулт хэсэг эхэлж байна. За нэгдүгээр багийн ахлагчаас асууя. За ерөөхдөө яг хөө ингээд технологийн хөгжлийн хэрээр залуусын одоо энэ хэрэглээ ихсэж байж болно, багасч байж болно. Энэ дугаасаа зөвхөн технологийн хөгжилч биш энэ салбар дээр бүх зүйл дээр л харагдах. Тэгээ альва тийм хязгаар restriction эдгээр бол бас ерөн тусдаа асуудал хаа. Тэгээд яг энэ сэтгэх чадвар дээр сөргөөр нөлөөлж гинэ үгүй юу гингүүт бид нар сэтгэх чадвар технологи хөгжиж байгаа тусмаа энэ хүмүүсээс гой сэтгэх одоо энэ зүйлс нь гарч ирээд улмал техник технологийн дэвшлүүд гарч ирээд дэлхийд одоо өрсөлдөөн залуусын гол өрсөлдөөн энэ салбарт явагдаад байгаа юм шүү тий. Одоо хүүхдүүдийн ч гэсэн хуучин үздэг байсан тэмцээн спорт зааланд үздэг байсан тэмцээнээс илүү баг e-спортоор онлайнаар тэмцээн уралдаа үзэх нь илүү сонирхолтой болоод байгаа ч юм илүү тий. Энэ одоо нэг сэтгэх чадварыг нь хөгжүүлээд байгаа юм шүү гэдэг ийм байдал байна. За таны харалтыг сонсъё, байр суурийг сонсъё. Тэгэхээр хиний сэтгэл одоо юу гэдэг сэтгэлгээ хөгжүүлээд байна гэдэг чухал. Нийт массыг хамарж гин үү? Эсвэл цөөхөн залуучуудын бүлгийг хамарж гин үү гэдэг чухал. Яг гэвэл нийгэм бол мэдээж одоо олонхын төлөө явна. Гэтэл энд бол юу ажиглагддаг вэ гэвэл цөөхөн бүлгийн хүмүүсүүдийн одоо сэтгэлгээний чадвар өндөр болж байна. Жишээ нь одоо нэг ангид 30 хүүхэдтэй гэх юм бол нэг 5 6 нь илүү байна. За бусад одоо нэг дийлэнх нь яаж ийнэ гэвэл тэдрийгээ дагж байна гэсэн үг. Ер нь л бол дахиад нөгөө нэг хэсэг нь бүтээлж болчихж байна. Нөгөө хэсэг нь дагаал яах вэ? Одоо хэрэглэгч болж байна гэсэн үг. Тэгэсэндээ одоо энийг яаж хийдгийг, энийг тэгдэм үү, энийг одоо яаж хийх үү гэж яах вэ? Нөгөө нэг 20 хэдэн хүүхэд нь яах вэ? Нөгөө 5 6 хүүхдээ л дагж байна гэсэн үг. Хэрэг ингэж явж байгаа бол энэ бол тэр бас танин мэдэх нэг авц биш үү? Тий. Гэтэ энэ нэг ийм зүйл байгаа. Яагаад ялгаа гараад байна гэдэг чухал байгаа. Нэгсэндээ хэрвээ залуучууд бүгд ингэж явж байгаа бол зөвсөөрнө, хүлээн зөвсөөрнө. Тэгээ бүгд одоо тэргүүнд явж байгаа бол дэлхийн нийтээр ч гэсэн бүгд тэргүүнд явж хүлээн зөвсөөрнө. Гэтэл цөөн хэсэг бүлэг хүмүүсүүдийн сэтгэлгээний чадварыг хөгжүүлээд дийлэнхийн яах вэ? Хэрэглэгчийн сэтгэлгээ рүү чихээд байгаа бол түлхээд байгаа бол энэ бол таата бус зүйл гэсэн. Гэхдээ шинэ технологийн шинэ хөгжил яг ингэж л гарч ирнэ. Ягаад гэвэл ингэж л өмнө ч гэсэн гарч ирсэн тийм ээ. Түрүүн миний хэлсэн дундад зууны үед шүү дээ тий. Шууд трактор бий болсон. Трактор барьж чаддаг хэсэг хүмүүсүүд байна. Чадахгүй нэг хэсэг байна. Дараа нь бүр одоо компьютерсэн трактор гарч ирж байна зөв. Яг ингээл явж гин гэсэн. Яг үүнтэй адилхан хэрвээ одоо ингээд шинэ технологи дээд хэмжээнд орж ирэхэд яг л тэгж л бид нэр яг тэрийг хүлээж авна. Эхний нэг хэсэг бүлэг хүмүүсүүд одоо бусдыг дагуулна. Яагаад тэд нар дагуулж байгаа гэсэн асуудал гарч ирнэ. Тэдний сэтгэхүй яах вэ? Маш сайн ажиллаж байна гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар бас сэтгэхүй одоо хосроод үлдчихсэн хэдэн хүүхдүүд байгаа шүү дээ, тий? Тэрийг л бид нар харж байна. Сэтгэл зүйн яагаад үлдчихв? Юу болов тэн дээр? Ямар одоо асуудал гарав? Нөгөө нэг шин технологи чинь тийм үү? Соргог хэдийг дээш нь татаад нийт одоо үлдэгдсэн хүмүүсүүд дээр нь хүрэхгүй байх уу гэсэн асуудал гарч ирнэ. Гэтэ ер нь үе үед яг ийм л байсан. Тэгэхээр бидний одоо юу гэдэг залуучууд өөрсдийнхөө сэтгэлгээг одоо юу гэдэг байнгын одоо нэг юмд уйрах юм бол яах вэ? Хүн байнга одоо үргэлжийн тодорхой хэмжээнд байнга одоо сэтгэх чадварыг яг өндөр хөгжүүлж чадахгүй л гэсэн үг. Зарим үед дунд зэрэг байна. Зарим үед бид нар яах вэ? Бусдыг дагна л гэсэн үг. Тэгэхээр өндөр хөгжил одоо энэ технологийн дэвшил залуучууд сөргөөр нөлөөлнө, бас сайнаар нөлөөлнө гэсэн үг. Яг нөлөөллийн үед мэдээж технологийн хөгжил хэрэгээр нөлөөлөх нь ойлгомжтой байх л да тий. Хамгийн гол нь тэр сэтгэх чадварт л эргээр нөлөөлж гинөө сөргөөр нөлөөлж гинөө гэдэг бидний өнөөдрийн сэдв байгаа. Тэгээд зөвхөн бас үзэгчд маань энийг одоо утас лаптоп ч юм уу эсвэл одоо нийгмийн сүлжээнд хин бичлэг зураг бүх одоо контентуудаар төсөөлөж битээ авч үзээрэй гэж бас бодож байна. Энд дээр бол тий одоо жишээ нь мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан энэ бүх технологийн хөгжил бас залуусын сэтгэх чадварт ямар нэгэн байдлаар дэвшил гаргаад байна уу үгүй юу гэдгийг бид хүн бас яриул илүү бас ачаал бүгд байгаа байх гэж бодож чинь. Тэгээд одоо тог цахилгаан одоо ингээл энэ маш олон одоо юу гэдэг юм бусдаас хамаарах энэ зүйлсийг
байхгүй байсан ч гэсэн техник технологийн хөгжлийг залуучууд одоо өөрсдөө гаргаж чадаад байна шүү дээ тий. Байгалийн эрчим хөгж одоо ингээл бүр одоо техник технологийн хөгжил нь цаашаа илүү ногоон дэлхий, сэргээгдэх эрчим хөгж ял ингээл бүр олон хөгжиж байна. Тэгэхээр 2 дугаар багийн ахлагчаас асуухад болохоор эерэг нөлөөллүүдийг танах төгөлд ямар эерэг нөлөөллүүд гарч ийн гэж үзэж байгаа. Тэгээд залуучуудад ялангуяа тий өнөөдөр бидний авч үзэж байгаа яг энэ хэсэг бүлэг болох залуучууд одоо улам одоо энэ эерэг нөлөөний хачаар хөгжөөд байгаа юм шүү эсвэл үгүй юу тий. Яг эерэг нөлөөллийн талаар яаж танаа багийг бол одоо сэтгэл чадварт эргээр нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Тэгэл байх аа. Одоо залуус гэдэг ойлголт бид нар бол хүүхд рүү илүү орчих гээд байна л да. Тэгэхээр яг залуус гэдэг ойлголтын дотроо бид нар ярих юм бол энэ хүрээндээ 2 генерашны талаарх ойлголт яваа даа гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ ойлголтын хувьд ярих юм бол бид бүхэн маань энэ нөгөө нэг сэтгэлгээ гэдэг оршин төрөний яг хэлдэг яг зөв нөгөө нэг микрополитик олон янзууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг хідэн кейсүүдийг дурдах юм бол илүү дээр юм болов гэж бодож байна. Тэгэхээр автоматжуулалт буюу одоо бидний яг ингэ яриад байгаа энэ цэвэр сэтгэлгээнээс үйлдсэн зүйлсүүд гэж бол хэлхэн зүйтэй байх. Мэдээж цаанаа кодтай байгаа тийм машин техниктэй ажиллах энэ болгон бидний сэтгэл чадрыг хөгжүүлдэг. Тэгэхээр энэ маань бидний эргээд залуус гэдэг ойлголтыг ярихын тулд бид нэр ирээдүй гэдэг зүйлс заавал хамт цугтаа явдаг. Тэгэхээр ирээдүйд энэ бидэрт ямар боломжийг бий болгох, энэ сэтгэл чадварт яаж нөлөөлөх гэдэг энэ бол нэлээд ярилцах зүйлүүдийн нэг гэж бодож байна. Тэгэхээр автоматжуулалттай холбоотой жишээ нь бид нар зүгээр нэг McKinsey-гийн судалгааг ярихад бол залуусын өөрсдийнх нь одоо бүтээсэн тэр код бичих чадвараас хамаарат үйлдвэрлэл буюу амь нас эрсдлийг үйлдвэрлэлийн технологи бид нар 30-40% оруулж чадчихна. Нөгөө талаас бид нар хиймэл оюун ухаан ашиглаа тий залуучууд ялгаагүй болсон энийг хиймэл оюун ухаан ашиглаад бид нар өнөөдөр цөлжилтийг бид нар 70% болох боломжийг хиймэл оюун ухаанаас хайжуулж байна тийм ээ. Энэ залуус өөрөөсдийнхөө ирээдүйг бүтээх замаа энэ замаа дамжуулан хийж байгаа гэсэн үг байна. Нөгөө талаасаа сэтгэх чадваргаа илүү их оролцоод ярих юм бол залуус ялангуяа олон улсын бид нар ямар нэг хөтөлбөрөө те ялангуяа хакатон дээрээс нь стартап бизнесүүдийн тэмцээнүүдэд маш амжилттай оролцсон л да. Ялангуяа манай монголчууд оюуны спортоор одоо өнөөдөр хэдгээр баримт бичиж байгаа лээ те мэдээж өндөр баримт бичдэг. Манай монголчууд нэлээд потенциалтай хүмүүс ялангуяа залуучууд. Тэгэхээр энэ дээр дурдж ирэх юм бол Solve for Tomorrow хакатоны тэмцээн байна тий. Global Startup Ecosystem одоо тэгэхээр тэргүүн байруудыг эзэлжсэн туршлагууд биднэрт байна. Тэгэхээр энэ болгоныг ингээ хараад эцэх юм бол залуучууд хакатон, стартап бизнесүүдийн энэ их тоглолтод бид нар сайн тоглогч нь байж чадж байна. Нөгөө талаасаа харах юм бол бидний бас нэг талаасаа knowledge worker буюу одоо нөгөө хуульч тийм ээ. Одоо нөгөө нэг санхүүж, нэгтлэн бодогч ч юм уу. Энэ ялангуяа бидний одоо юу гэдэг чинь нөгөө AI бол 4 үний ажил нэг хүн хийж чадж байгаа бол бидний нөгөө нэг яг юм skill суурьтай мэрэгчлүүдийг ялангуяа сэтгэн бодох чадвартай юм софтвер инженерүүдийг бид нар бэлтгэж чадах юм бол магадгүй ирээдүйд бид нар маш олон залуучуудын бүтээж чадах юмаа гэдэг зүйлсүүдийг энэ дээр яаж. Энэ бол мэдээж сэтгэлгээний байс тийм ээ. Нэлээд болж байгаа. Нөгөө талаасаа манай багийн дэмжих багийнхан маань нөгөө 25 нас хүртэл тарих хөгждөггүй гэдэг зүйлсээ ярьж байна. Тэгэхээр би бол энэ дээр бол дандаа 18-аас 19 настай стартап хөгжүүлсэн тий олон улсын жишгт нийцэж өөрсдөө тэргүүн байранд бичүүлж явж байгаа залуучдын тухай ярьж байна. Тэгэхээр энэ дээр бол заавал 25 насраа тарифаас үүсэх ёстой юу гэдэг асуулт нөгөө талаасаа байх болов уу гэж бол бодож байна. Тэгээд гар утасны хэрэглээ гэдэг зүйл бол угаасаа энэ дээр дан ганц нэг зөвхөн хэсэг нь байгаа. Тэгэхээр бид нар бол энийг маш олон мэдээллийн систем болон бусад хэсгүүдээр харж болно. Цаашаа өргөжлөлтөд та бүхэнд дурдна. За ерөнхийдөө баярлалаа. Залуучуудын энэ оюун ухааны чадамж, сэтгэх чадвар бас ер нь ямар байгаа вэ гэдгийг бас бид хүн ялтчгүй өнөөдрийн цаг үед e-спортын дамирч тэлтгөө за Монголын оюун ухааны академийн дамирч дэлхийд Гиннесийн дэд амжилт тогтоож байна. Дэлхийд одоо түүх амжилтуудыг гаргаж байна. За мөн одоо энэ Монгол залуучуудын одоо гаргаж байгаа энэ дэвшилттэй технологи, санс наашлагууд маш олон зүйлс байгааг бас дурдхан зүйтэй баг. Тэгэхээр энэ бүх хүмүүс бас нөө залуучууд байгаа учраас энэ тал дээр бас хоёр багийнхан маань илүү тодорхой бас мэтгэлцээд гаргалгаануудыг бас төвшүүлээд явах гэж бодож байна. За тайлбар илтгэлийн хэсэгтээ шууд хоёр багийн ахлагчаа оруулчих гэж бодож байна. Тайлбар илтгэлийн хэсэг бол 4 минут явах та бүхэнд байгаа. Нэгдүгээр баг, хоёрдугаар багийн ахлагчид биенээсээ асууж хариулаад за нэгнээ одоо дэмжих эсвэл үгүйсгэж байгаа бол яагаад одоо үгүйсгэж байгаа вэ? Эсвэл нотлоод ингэж явах нэ. За тэгээд хоёрт бас нэг жоохон ингэж нэр нэг сэдв бас хаяад өгчий гэж бодож байна те. Хүн ингээ модноос алин мунахад дэлхийн татах хүчийг ингээл олоод одоо юу гэдэг юм тэр хуулийг баталсан шүү дээ те. Яг тэрнтэй адилхан тэр үзэж байгаа харж байгаа технологийн дэвшлийн одоо тэр бүх юмыг одоо хүн залуучууд тэр үзэж харах тусмаа л бас тэндээс суралцаал илүү юмыг өөрөө нээж олоод ингээл явах юм биш үү? Эсвэл тэр нь тэр ухаан хүний сэтгэн бодох чадварт нь сөргөөр нөлөөлөд байна уу те? За нэгдүгээр багийн ахлагчаас эхлэе. За та бүхэнд амжилт хүсье. Тэгэхээр хөгжлийн явцад бид нэр тэр одоо сэтгэл зүйч хүн юунаас ямар өнцгөөс харах вэ гэж те? Ягд гэвэл сэтгэл зүйчдэр дандаа идэрсэн хүмүүсүүд ирдэг.
Нэгсэндээ одоо өндөр хөгжлийн өндөр хөгжилд одоо ямар нэгэн сэтгэл зүгээр яг хохирсон хүмүүсүүд ирнэ. Тэр бол ойлгомжтой. Эрүүл үн ирэх нь бол игээтэл өгөө. Тэгэхээр яагаад ингэдэг вэ гэвэл нэгдүгээр ямар хүмүүс ирдэг вэ гэвэл нойр гүйдлэх ирдэг. Яагаад нойр гүйдлэх ирдэг вэ гэвэл нөгөө нэг уршаа тэмүүлэх хүсэл нөгөө нэг эсвэл маш өндөр хурцтай явж байгаа хөгжлөө гүйцэхгүй болохоор хүү яах вэ? Бүр нават буюу шалдаа буудаг. За энэс бол маш олон хүмүүсүүд. За дараа нь ямар хүмүүсүүд их ирэх вэ? Хитэрсэн хүмүүсүүд их ирдэг. Нэгсэнд одоо ингээд түрүү ярьлаа ш. Залуучууд өнөөдөр e-спортоор одоо Монголд дэлхийд ингэж байна. Зөв тий. Гэтэ энэ спортын цаана юу байгаа вэ? Тэр тамирчдын сэтгэл зүй юу ямархуу байгаа вэ? Хожигдвол яах вэ? Тийм үү? Төрүүлвэл яах вэ? Энэ дээр бол сэтгэл зүйч нар шал өөр өнцгөөс хардаг. Хожигдвол тэр үн дээшээ явна сэтгэл зүй. Дараа нь тэр нь унна сэтгэл нь. Унжил дараа тийм үү? Одоо тэмцээний дараа. Яг түүнтэй адилхан тэр тэмцээнд бас төрүүлээгүй хүмүүсүүд байгаа. Залуучууд байгаа. Бүр одоо шагналт байранд ч ороогүй хүмүүсүүд байгаа. Гэхдээ тэр яг хөвгд маш их бэлдсэн. Зөв үү те? Маш их бэлдсэн. Тэрнээсээ болж яг шатлалт явагддаг. Тэр бас яг бидний хэлдгээр бол одоо бас дахиад нэг сэтгэлгийн эмгийг төрүүлдэг гэсэн. Тэгэхээр энэ өндөр хөгжлийн ямар нэгэн зүйл дээр ерөөсөө л яг сайн ч байна, муу ч байна. Тэгэхээр сэтгэл зүй бид нар сэтгэл зүйчид бол энэ өнцгөөс ер нь аливаа зүйлийг харахгүй бол нэг тийшээ бас хийх бол бас нэг таата бос байдаг. За 3 дугаар энэ дэр. За баярлалаа. За энэ дээр би нэг зүйлийг тодорхойлохын зүйтэй болов гэж бодож байна. Технологи бол сэтгцэн эмгэгийн дайсан бол биш, бидний хамгийн гол ойр найз болов гэж бодож байна. Тэгэхээр энийг баттгаад хэлэх юм бол юу юм бэ гэхээр сая л ярьлаа л да ABS бай тарвагаар хичээлдэг тамирчны хувьд гэх юм бол мэдээ сэтгэл зүйн үнэхээр чухал байдаг. Ялалт ялагдал тийм ээ. Тэгэхээр энэ болгон бас нэг талаасаа бүр суур ойлголт руу гарах юм бол бидний хүмүүжлийн асуудал явчихна. Тэгэхээр бид хэд маа сэтгэл зүйч талаасаа нөгөө талаасаа манай нэгцээш талын хооронд гэх юм бол нэг зүйлээс ойлголт огтлж байгаа юм бол гэж бодож байна. Тэр нь бол мэдээ суур хүмүүжил буюу анханасаа бид рол модель гэдэг зүйлийг хинээр харж ирсэн юм бэ? Аав ээж ирсэн юм уу тийм ээ? Хэнийг яг үл хөдлөлтсөн юм гэдэг асуултаас энэ сургаа явах юм болов гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр илүү нэмэлттэй зүйлсүүд гэх юм бол жишээ нь яг энэ зүйлс дээр гэх юм бол бид нар техник технологи залуусан бүтээсэн маш олон гоё зүйлс эрэг жишээнүүд байна л да. Дурдах юм бол одоо онлайн сэтгэл зүйн зөвлөгөө 24/7 ажилладаг юм тийм ээ. Энэ бол Better Health одоо Talkspace ч юм уу тийм бидний ашигладаг залуучуудын 24/7 сэтгэл зүйг удирдах боломжтой. Энэ нь буцаад эсрэгээрээ биднэрт яг яаж эргээр нөлөөлж нөхөх Stanford-ийн University-ийн судалгаар гэх юм бол 2-7 хоногийн турш одоо Wi-Fi одоо бидний нөгөө сэтгэл ярилцдаг аппликейшнийг ашигласан хүмүүсийн сэтгэл готрол стресс нь 70% болсон судалгаа байдаг. Тэгэхээр энэ маань юу юм бэ гэхээр бид нар зөвхөн бас хүмүүс хүнтэйгээ хийсээ илүү энэ техник технологиг ашиглаад залуусан бүтээсэн энэ софтвер програмууд нь тийм бидний өөрсдийн маань амьдралдээс эргэн нөлөөт авчиж гинүү гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө сэтгэл зүйн талаасаа ч гэсэн бидэд айл талаасаа харахад бол ялчгүй эерэг өөрчлөлтүүдийн нэг юм а гэж бас бодож байна. За тэгэхээр дахин хэлэхэд бол техник технологи бол одоо сэтгэлийн эмгэгийн дайсан бол биш. Ерөөсөө бид нарын хамгийн ойр туслагч юм а гэдгийг хэлэх гээд байгаа гэсэн. За энэ дээр дахин нэг зүйлсүүдийг хэлсэх юм бол мэдээж бид нар өөрөөсөө гэсэн одоо Монголын жишээг яриа л да. Сэтгэн бодох ялангуяа бидний мэтгэлцэж байгаа явц тийм ээ. Жишээ нь Монгол багийн хувьд бол нэг 500 мянган одоо долларын одоо шагналыг бид нар Монгол улсаараа орлого болгож оруулж ирж байгаа гэсэн. Энэ маань гадаад улсаас татж байгаа мөнгө чи өөрөө буцаад яах вэ гэхээр мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүнээс санаа нөлөөлнө. Тэгэхээр бид нар өнөөдөр жижигхэн сэдв ярилцж байгаа боловч харагдж байгаа боловч энэ нь цаашлаад одоо бид нарын ирээдүйд тийм ээ бид түрүү ярьж ирсэн залуусал гэдгийн цаана ирээдүй гэдэг ойлголт явагдана. Тэгэхээр энэ болгоны чинь цаана Монгол улсын ирээдүй гэдэг зүйл байгаа. Бид нар магадгүй өнөөдөр 15-аас 34 насны тодорхой бүлэг хичнээн хувийг нь ярьж байгаа вэ гэдэг асуудал болчихж байгаа. Одоо нөгөө нэг дэлгэсэн донтож байгаа тийм ээ. Ингэж байгаа бол хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэдэг нэг талаас ойлголт. Нөгөө талаас амжилттай яваа хүмүүсийн дурдах юм бол бид чинь нэлээж маш олон кейсүүд бол байгаа даа гэсэн үг. Давхар энд байгаад байгаа нэг асуудал болоод байгаа зүйлсийг бид нар яаж эргүүлж буцаж эерэг нөлөөлөл оруулж болох вэ гэхээр энэ технологиудаар суурилсан байгаа бидний хэрэглэх боломжтой тэр сэтгэл готрол тийм ээ. Тэр авч болохгүй тэр зүйлсүүдийг бид нар технологиор дамжуулж авч болж байна. Нөгөө талаасаа
энэ суурь ойлголтын дээрээ хүмүүжил буюу тухайн аав ээжийн хүүхдүүдтэй өөр роль модель болж чадчихна уугүй юу? Нөгөө талаасаа хэрхэн чанартай цагийг өнгөрөөж гинэ гэдэг ойлголт бүр суурь ойлголт нь болоод энэ гутрал гэдэг энэ цаанд дэлгэц рүү донтож байгаа. Энэ болгоны чинь цаарын гол суурь ойлголт нь хамгийн чухал засагдах зүйл юм болов уу гэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн аль аль нэг талдаа биш. Энэ хоёр талынх нь огтцож байгаа асуудал нэг юм болов уу гэж бодож байна. Тэгээ энэс дахиад давхар нэг зүйлүүдтэй хэлэхэд ялангуяа энэ одоо эмчилгээний салбарт залуучууд маш ол өргөрөөлтөд оролцож байна. Эндээс дурдах юм бол ялангуяа нөгөө нэг AI одоо технологиг ашиглаад хорт авдрын магадлалыг бид нар 89-95% зөв оншилж чадчихна. Энийг залуучууд ч гэсэн нээж байна, тийм ээ. Тэгэхээр энэ болгон одоо бид нарын хизээж бодож байгаагүй тийм л оюун ухаалагчид ийм боломжууд байдгүй гэдгээс мэдээгүй байжсэн. Тэгэхээр ялангуяа 24 оноос хоошоо биднээс илүү их ашиглаж байгаа зүйлсэд нь бас нэг юм болов уу гэж бодож байна. За нэгдүгээр энэ танд хариу тайлбар байна уу? Асуулт байна уу? Тэгэхээр юм аливаа болгоно одоо сайхан зүйл яах вэ? Муу зүйлээ ингэж дандаа бүдэг болгож байдаг. Тэгэхээр одоогоос 20 жилийн өмнө эсвэл өнөөдрийг ингээ харьцуулахад хүмүүсийн одоо өвждөг өвчин тис өөр болсон. Шал өөр болсон. Тэр чигээр өөр болсон. Яагаад гэвэл технологи дагаад. Тэр үед юу их болд 20 жилийн өмнө ямар өвчин их болдгоо гэвэл одоо махан биеийн дээр авдаг өвчин их байсан. Өвчин одоо гимтэл, яс уурах тийм үү хүүхдүүдийн те одоо гүүж харайж байгаа дуунах гэх тийм үү. Одоо ямар өвчин одоо илүү их байна гэвэл сэтгэл зүйтэй холбоотой. Тэгэхээр технологийн дэвшил хэдий ч нэ өндөр болно. Түүнийгээ дагаад сэтгэл зүй өвчин одоо сэтгэл зүй эмгэгүү те асар их өндөр болж байна. Нойр гүйдэл байна, гутрал, депресс гэдэг ерөөсөө хоёр туйлт гэдэг ерөөсөө бүхэл юм л яах вэ? Яг энэс гарч ирж байна. Тэгэхээр юм өөрчлөгдчихсэн байна. Өмнө бид нар сэтгэл зүг ерөөсөө тоодгүй байсан бол одоо сэтгэл зүг ерөөсөө харахгүй бол яах вэ? Хүүхдийн хүмүүжлэнч тэр эсвэл дэвшилтэй технологи ч гэсэн яах вэ? Яг л нэг тийм сүйдрэл тусаад байна биднэрт. За бас нэг зүйл байгаа. Сүүлийн үед хүүхдүүдэд юу их яг дэлгэцийн донтолтууд маш өндөр хэмжээнд байгаа. Тэр бол ерөөсөө нэлээд өндөр хэмжээнд болчихсон байна. Энийг бол бид нар мэдчихэж байгаа. Биний аллерги гэж нэг юм байгаа. Тэгээ харшил гэдэг нэг өвчин яах вэ? Маш их өндөр болсон. Ер нь бол одоо энэ 21-р зуунд бол баг нэг номерд гарч ирэх гээд. Юунаас болж харшилж яах вэ? Ерөөсөө л агааргүй байдал. Өмнө нь бол яах вэ гэсэн бол тодорхой хэмжээний одоо зүйлүүдээс болж харшилдаг байсан. Агааргүй байдал гэдэг чинь нөгөө нэг битүү орчинд суудаг болсон. Одооний хүүхдүүд. Битүү орчин. За тэгээ дараа нь болохоор түрүүний миний хэлсэн дэлгэцийн хамаарал. Дэлгэцийн хамаарал өнөөдөр сайн муу хоёр гэж байна. Бүр нялх хүүхдүүд болохоор сайн байна. Ягаад гэвэл ээж аав нар өнөөдөр хүүхдээ болоод нэг беби телевиз гэж гаргаад тавихад яах вэ? Хүүхдэн тэгэл дув дуугаа болж байна. Энэ бол нэг талаар сайн, нөгөө талаар яах вэ? Нөгөө нэг ирээдүйн одоо дэлгэцийн хамаарлыг бий болгоход яах вэ? Тусалж байна. За цаг дуслаа. 3 дугаарн дээр 9 секунд үлдсэн байна. Цаг ашиглаж болно, дуусгаж болно. За ашиглая. За цагийг явуулъя. За энэ дээр агааргүй талаар ярьж байна л да. Тэгэхээр энэ агааргүй гэдэг нь миний түрүүний хариулт өгсөн мэдээж нөгөө нэг инновацийн дэвшилт бид нэр ой моджуулах хайныг AI-аар бас хийх боломжтой байгаа. Ялангуяа энэ оролцсон залуучууд байгаа гэсэн. Ер нь яг асуудал үүсч болох ч гэсэн тэр үүсэж байгаа асуудлуудыг тэгийн технологийн дэвшлээрээ түүнээс олж авж байгаа сэтгэн бодох чадварынхаа хөгжлөөрөө хүмүүс бас шийдэх боломжтой гэдгийг бас 2 дугааргийн зүгээс хэлж байна. За тэгээ бас 1 дугааргийн ахлагч одоо өвдөж байгаа байдал сэтгцийн эмгэг дээр энэ үүсэж байгаа асуудал ихсэж байна гэдэг чинь өөрөө энэ сэтгэл судлал өөрөө яг хизээ бас бий болоод ингээд чи өвдсөн байна өвдөг байна гэж тогтоож хийсэн тий. Энэ бас тэр одоо юу гэдгийг судлагдах нь өөрөө бас хизээ гарч ирж ингэж одоо бас бий болгож байгаа. Бид нар ялангуяа Монголд тий ялангуяа Монголд улсад бол сэтгэл зүйн одоо энэ ажиулдүр гэж тий одоо ийм нэг зүйл сэтгэл зүйн одоо юу дөнгөж л хөгжиж эхэлж байна. Яагаад дөнгөж хөгжиж эхэлж байгааг нь бол саяхан нэг ийм одоо манай төр засгаас нэг сайхан шийдвэр гарсан нэлээд хэдэн жилийн өмнө. Ерөнхий боловсролын сургуульд ерөөсөө нэг сэтгэл зүйчийн орон зайг нээе гэдэг. Сургууль бүхэн нэг сэтгэл зүйчтэй болъё гэдэг. Өмнө байхгүйсэн зүйл. Энэ бол их дэвшил өгж байгаа. Ягаад гэвэл одоо сэтгэл зүйч гэдэг хүн одоо бүр тэр хүүхдээс илүү ихэлж яах вэ? Ажиллах бололцоог яах вэ? Нээж өгсөн гэсэн. Гэтэл өнөөдөр бид нар бас нэг юм ярихад шүү дээ тий. Өмнө ягаад одоо миний үеийн хүмүүсүүд те сэтгэл зүгээр өвчлөдөг байсан бэ гэсэн нэг асуудал гарч байна. Мэдхгүй л байгаа байхгүй. Эсвэл одоо мэддэггүй байсан уу? Тэрийг мэдхгүй. Эсвэл гандан даатгадаг байсан уу гэсэн нэг асуудал гарч байна. Зөв үү? Ер нь бол энэ талын аваа авчдаг байхгүй.
Ягаад гэвэл бид нар мэдхгүйгээр өнгөрөө чинь. Болно. Ягаад гэвэл бид нар хатан орчинтой их яхаа харьцдаг байсан. Энэ бол сэтгэл зүйг эмчлэх хамгийн анхны алхамны нэг нь. Бид нар ийм дөрвөлжин газар л байгаа л явал яхаа. Бид нар сэтгэл готролч юм уу сэтгэл одоо хямрал улам л ихтэй л. Тэр чинь өөрөө тэгдэг зүйл. Харин гадаа салхинд агаарт гараалаа явал яхаа. Бид нар идэгдээл. Тэгэхээр өөрөө мэдхгүйгээр бид нар яхаа гараал итгэл одоо гэдэг нь гудамж тэрийг дуусгаж ирсэн гэсэн. Баярлалаа. Ерөнхийдөө бол яг үзэгч маань эндээс ойлгоход хүн болгон юу гэдэг одоо ханиад хүрсэн ямар нэгэн халдвараар өвдсөн байдаг шиг хүний сэтгэц эрүүл мэнд бас 100% эрүүл байна гэж байхгүй та ямар нэгэн байдлаар бас өвдсөн л байж идэг. Тэгээд энийгээ бол бас мэдэх нь бас яаж одоо ач холбогдол өгж имжлэх нь чухал юм байнамаа. За ингээд дараагийн хэсэг буюу нэмэлт асуултын хэсэг рүүгээ шилжицгээе. За хоёр багийн ахлагчид багийн гишүүдээс асуух хэлбэрээр явна. За 3 дугаар энэ буюу 2 дугааргийн ахлагч 1 дугаар багийн гишүүнээс асууя. За 2 дугаар эндээс асууна гэсэн үг. За та 4 дугаар эндээс асууя тий. За 2 болон 3 дугаар эндээс эхэлчихье. За би түрүү бас асууж ирсэн тий. 25 нас хүртэл тарих өөрөө хөгждөггүй гэдэг. Тэгэхээр тэр хүртлээ удаан байдаг гэж хэлж ирсэн тий. Тэгэхээр миний ярьсан кейсүүд дээр магадгүй нөгөө яг сэтгэн бодох чадвар дээр залуучууд буюу миний ярьсанчлаа 18-аас 19 нартай залуучууд энэ хэмжээний нөлөөлөл бүх үзүүлж байна. Тэгэхээр та энэ дээр яг ямар байр суурьтай байгаа вэ? Тийм. Энэ дээр одоо манай багийн ахлагчийн дурдсанчлан тийм ээ энэ технологи гэдэг зүйлийг бүтээж байгаа залуучууд бол энийг бид нэр одоо өөрсдийнхээ тархийг бол зүгээр бол хөгжүүлж чадж байна. Зөв хэрэглэн дээр бол хөгжүүлээд одоо таатай технологийн таатай одоо байдлуудыг бол хүртэж болж гин гэж. Гэтэл энийг одоо зөвөр ашиглаж чадахгүй болохоор бид нэр тэр амжилтанд хүрэх байхгүй яах нь одоо сэтгэл зүйн маш олон асуудлуудыг эмгэгүүдийг бол үүсгэх шалтгаан нь болж байна л гэж үзээд байгаа юм л та тий. Залуучуудын сэтгэл чадварт гар утсны нөлөөлөл хэр байгаа вэ гэж үзэж байна. Би өнөөдөр эртлийн туршид ер нь бол гар утсны донтолтын талаарх мэдээллийг маш их авлаа л да. Тэгэхээр залуусын одоо яг энэ хөгжилт нь хэр нөлөөлж байна. За яг гоо ер нь бол гар утас гэдгээр нь ер нь технологи гэдэг яриад яваад байна л да. Ер нь аюул олон төрлийн судалгаанууд бол хийгдсэн байгаа. Дэлгэцийн хит хамаарлал нь одоо залуучуудын тархинд танин мэдэхэд яаж нөлөөлж ийн гэсэн сөргөөр нөлөөж ийн гэсэн судалгаа бол байгаа. Энэ дээр болохоор Америк нэгдсэн улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар дэлгэцийн хамаарлал нь бидний нойр гүйдэлд бол шууд хүрэж ийн. Бидний одоо биднээс ялгаж байгаа кортизолыг 50%-аар бол өсгөөд яг нь унтахад бол тий нойрны асуудлыг бол үүсгэж ин гэж байна. Давхар одоо ойл санамж буюу хиппокампус гэдэг бидний одоо тархины үйл ажиллагааг одоо удаашруулж ийн ойл санамж гэдэг байгаа зүйлийг яг нь бидний тархины дотор нь биш гадна нь одоо гаднаасаа бид нэр одоо хайх тийм дадал туршлыг өгч ин гэсэн үг л дээ. За би асуултаа өөрчилж болох. Богино хугацаанд олон зүйлд анхаарал хандуулж чаддаг бол энэ давуу тал уу? Богино зүйлд анхаарал хандуулах гэдэг дээр харин асуудалтай болоод байгаа юм л да. Энэ юу гэсэн юм бэ гэхээр энэ дээр нөгөө Английн хийсэн судалгаан дээр 2011 онд бидний анхаарал төвлөрөх чадамж нь 12 секунд байсан бол 2015 оны байдлаар болохоор зөвхөн 8 секунд болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр анхаарал төвлөрөх чадамж спортын тамирчид нэг одоо 400-600 үллийг 1 минут хийдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр яг цаг дууссан байна. Гэтэ 3 дугаар эндэрт цаг үлдсэн байна. Тэгэхээр би бас нэг зүйлийг асуучих гэж бодож байна. Ерөнхийдөө бол танаа багийн зүгээс бол одоо энэ сэтгэх чадварт яг нэг гар утас яригдаад байна л да. Тэрнээс одоо маш олон зүйлс байгаа шүү. Жишээ нь одоо үеийн угаалгын машин ашигласнараа хүн дээ гараараа хуцгаахгүй байлаа гэд сэтгэн бодох чадвар сөрөөр нөлөөлнө гэж байх уу? Одоо яг энэтэй адилхан технологийн өдөр тутам таарж байгаа гар утсаас бус хэрэглээнүүд юу яаж нөлөөлж байна? Жишээ нь одоо үеийн цахилгаан машин, илүү ухаалаг төхөөрөмжүүд одоо өдөр ихцвэл нэмэгдээд шүү дээ. Энийг бас одоо нөгөө л сэтгэн бодох чадрын ачаар бас бий болгоод байгаа юм шүү тийм. Яг зөв. Би илүү нөгөө нэг скил суртай мэрэгчлүүдийн талаар илүү хэрчтэй мө гэж бодож байна. Мэдээж цаанаа нөгөө бүтээл яригдах учраас. Тэгэхээр нөгөө нэг UX design, software инженерүүдгийг бид нар маш их яриад байгаа. Тэгээ ялан энэ манай Монголын хамгийн их дутагдж байгаа бас жишээ юм болоо гэж бодож байгаа. Тэгээ бид нар өнөөдөр жишээ авч ирэхэд бол Хятад улс 40 жилийн өмнө ямар байсан бэ гэдэг төсөөлөд үзье л та. Тэгэхэд залуучуудын оролцоо тийм ээ нөхцөл байдал ямар байсан бэлээ. Одоо бол Хятад улсын залуучуудын дундаж орлого $8,000.
Тэгэхээр энэ $8,000 би юуны хүрээнд явж ирж байна вэ гэхээр нөгөө л нэг сэтгэн бодох чадвараа хөгжүүлж байгаа хэрэгцээтэй UX design, software инженерүүд те бусад юм бүтээч салбарын залуучуудын тухай яригдж байгаа зүйл. Тэгэхээр манад энэ хэмжээний залуучуудын өсгөд магадгүй өнөөдөр яс тэр угаалгын машинаас илүү тийм ээ. За тэр нөгөө нэг бидний ашиглах байгаа надаас илүү. Манай Монголд гэх юм бол нэг 15 тэрбум одоо долларын орлого орж ирдэг төсөвтэй гэж хэдүүлээ төсөөлөд үзье л да тий. Тэгэх юм бол бид нэг гэр бүлээр ярих юм бол тэр 15 сая доллароо бид зөвхөн зарлагтаа амьдралынхаа юунд зарцуулж байгаа гэсэн. Тэгэхээр цаана нөгөө плюс авах мөнгө байхгүй болчих жоох гэсэн. Яг тэрнтэй адилхан. Бид нар инженерийг хөгжүүлэх юм бол бидэд нөөц боломж нь хэрэгтэй байгаа гэдэг ойлголт бас нэг. За баярлалаа. За ерөнхийдөө бол тий тайлбарвал маш ойлгомжтой байлаа. Тэгээд технологийн хөгжил одоо энэ зүйл рүү ойртох тусмаад илүү одоо урагшаа харж тий ирээдүйн тэмүүлж дараагийн хөгжил дэвшлийг эндээсээ бий болгодог байх нэ. За одоо дараагийн асууж хариулах хоёр оролцогч нэг болон дөрөвдүгээр энэ. За технологийн хөгжил оюун ухаанд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа шүү дээ тий. Тэгвэл яг ямар судалгаан дээр үндэслэж үзэж байгаа бэ? Тэгээ бас ихэнхдээ нойргуутсан сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ирдэг гэж байгаа шүү дээ. Хэдээс хэдэн насны орчим хүмүүс ирдэг бэ? Хинхэн насанд хүрсэн хүмүүс үү эсвэл бага насны хүүхдүүд байдаг уу гэж асуух гэсэн. Нойргуудлын асуудал дээр бол бага насны хүүхдүүд ирэхгүй. Яагаад ирэхгүй вэ гэвэл тэд нэр шүн зарим хүүхдүүд тийм үү? Зарим хүүхдүүд орой унтахыг энэ хэвэн гэж үзэж байна. Аль хэдийн дэгдэг болсон байна. Одоо энэ бол хэвэн гэдэг. Тэгэхээр ямар хүмүүс ирэх вэ гэвэл дундаж наснаас дээш хүмүүс үү. Нэгсэндээ одоо юу гэдэг нь нөгөө нэг техник дэвшлийг одоо хүлээгэж зөвшөөрсөн гэсэн. Яг гэвэл тэр хүнд чинь одоо жишээ надад гэх юм бол би бол ингээд яг одооноос ингээд харахад нэлээд олон техник дэвшлийг яах өөрийн биен дээр авсан байна гэсэн үг шүү дээ тий. Одоо учирсан байна гэсэн. Нэлээд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл нойргуудлын дээр болохоор тийм байна. Харин энэний цаана бас нэг ярьж өнгөрөхгүй бол болохгүй нэг зүйл байна. Өнөөдөр хүүхдийн эсэргүүцэл дээр хамгийн өндөр эсэргүүцэл юу байдг вэ гэвэл утсыг булааж авах юм. Яг л техник дэвшилттэй холбоотой. Хүүхдийн тоглоомыг өмнө яах вэ? Булааж аваад эцгийгчнэр асуудалд ордог байсан бол өнөөдөр хүүхдийн утсыг эцгийгчүүд булааж авахд бараг л нэг тийм гэрд одоо нэг жижиг дайн үүсэж байна. Энэ юунаас болж ийн гэвэл ерөөсөө эргээл нөгөө нэг хамаарлыг илтгэж байгаа. Бидний хүүхдүүд гар утсандаа хичнээн их хамааралтай гэдгийг үзүүлэлт яах вэ? Шууд гарч ирж байна гэсэн. Тэгэхээр ирээдүйд ч энэ үзүүлэлт бас яг л гарч ирнэ. Маш өндөр хэмжээнд гарч ирнэ. Би болохоор одоо хуваарь Instagram хөгжүүлдэг. Тэнгүүт яг одоо энэ жижиг инфлюенсерүүд яаж хүмүүс нөлөөж болж байгааг гэхлээр өөрийнхөө амьдралын хэв маягаар нөлөөж болж байгаа. Тэнгүүд өдөр тутмын жижиг влогоор ч юм уу те эрт унтж байгаа эсвэл ингээд оройтож унтахгүй байгаа жишээ нь өвлөр жишээг үзүүлж болж байгаа л да жижиг инфлюенсерүүд. Тэнгүүд миний хувьд гингүүд нэлээд орой цагаар бичлэгийг тэтэлдэг. Угаасаа оройч нэлээд унтдаг. Гэхдээ цагаа зөв зохицуулаад гол нь бүтэн цагаараа унтаж чадах юм бол энд бол сэтгэл зүйд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүн өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй байдаг. 7-8 цагаар яг нөхөд унтчих юм бол сэтгэл зүйд ямар ч нөлөө. Сэтгэл чадвар креатив байдал нь бол нэмэгдэж байгаа зү. Тийм мэдээж тэглэх байх. Сэтгэл чадвар. Тэгээ дээрэс нь гадаадын хүмүүсийг үзээ, дээрэс нь даган дуурайдаг ч юм уу те. Яг сэтгэн бодох чадварт бол нэлээд нөлөөлж байгаа юм л да. Тэр бол. Ер нь хэдэнээс ихсэн бэ? 3 сарын өмнөөс. Тэгэхээр чи яг л одоо яг залуучуудын сэтгэх чадварт нөлөөлж байна. Анх тэр одоо снас наашлага одоо тэр санаа хаанаас яаж орж ирсэн? Санаа юу? Санаа би зүгээр л хоол хийж байгаа л галтгоонд хоол хийж байгаа л яг тэрийг дагаал сонсдог дуртай дуугаа тавиал яг бүжиглж байгаа л хийл яг энийг бичлэг болгочих юм бол гоё юм гэж бодоод ер нь бол амар энгийн байдлаар. Энэ бол ер нь тэгэл техник технологийн хөгжлөө дагсан л юм сэтгэлгээ орж ирсэн ба шүү дээ тий. За баярлаа. Зүгээр асуулт байвал нэг дөрөв дээрээс сууж болно. За цагаад дуусгасан болно. За баярлалаа үзэгчдээ. Одоо бид хүн дүгнэлтийн хэсэг рүүгээ шилжих цаг болсон байна. Нэвтрүүлгийн сүүлийн хэсэг дүгнэлтүүдийг оролцогчид тус 2 минутын хугацаанд хэлнэ. За багийн гишүүдээс эхлэе. 2 дугаар энэ дэр 1-р багийн гишүүнээс хэлье. За таны цагийг явуулж хэллээ. За өнөөдөр бид нэр технологийн хэрэглээнд бол бүрэн орсон байгаа. Тааж би ч одоо ашиглаж байна. Гэхдээ бидний одоо хэлэх гээд байгаа санал нь болохоор та үнэхээр яагаад энийг ашиглаж байгаа вэ гэдгийг мэдэж хэрэглэж байна уу?
Тэ энэ зөвхөн одоо гар утас биш л дээ. Та хэрэглэж байгаа бүх зүйлээ угаалгын машин ч гэсэн тэ та яагаад хэрэглэж байгаа вэ гэдгийг үнэхээр мэдэж хэрэглэж байна уу гэдэг нэг асуудал байгаа. Тэгэхээр энэ дэр зөвхөн оюуны асуудал биш, бидний бас физик биеийн асуудал байгаа даа л та. Та бүх зүйлийг яг нь бэлэнчлээд хоолой захиалж чинь, угаалгын машиндаа угааж чинь тэ болохгүй бол яг нь чат GPT-гээс асууж чинь гих мэтлэн ингээд таны бүх зүйлийг ингээд бусад зүйлс бэлдээд байна. Тэгэхээр та яг юу хийх ёстой юм бэ? Тэгээ таны одоо яг амьдралын утга учир чи юу юм бэ? Юу бүтээх гээд байгаа юм бэ? Буюу бүтээц сэтгэлгээгээ ашиглаж байна уу гэдэг нэг асуудал бас гарч ирж байгаа юм л да тийм. Давхар энэ дээр нөгөө сэтгэл хөдлөл гэдэг бидний зүйл байна тийм үү? Энэ дээр одоо амьд хүмүүсийн хоорондын харилцаа тийм ээ? Амьд харилцаа гэдэг зүйл байгаа тийм. Тэгэхээр энэ дээрээ бид нэр бол үнэхээр асуудал орж ийн. Хамаарал гэдэг зүйл өндөр болсон байна. Гэртээ байхдаа хүртэлтэй ээжтэйгээ үнэхээр одоо харилцаж байна уу? Дотн харилцаа үүсгэж чадж байна уу? Асуудал орлоо гэхэд одоо гэр бүлтэйг асуудал үүслэх гэхэд хамгийн түрүүнд уцаа барьж ийн гэдэг ч юм. Тэгээ ерөөсөө хүн хоорондын харилцаа бас байхгүй болсон байна гэдэг зүйлийг тавьж байгаа. За мөн үүн дээрээс давхар одоо оюуны тал дээр бол бид хэд сайн нэлээд ярьлаа. За ингээд бүр цаашлаад ирэх юм бол энэ хүн гэдэг бидний энэ одоо физик бие эрүүл байхад давхар бид байгаль гэж байгаа зүйл нөлөөлж байна. Энийг одоо бүр цаашуулах юм бол энерги гэдэг утгаас нь бас ярьж болж байна тийм үү? Технологийн энэ одоо бүтээгдэхүүнүүдийг ашиглахад энэ одоо юу гэдэг энэ бол амьд зүйл биш байх тийм үү. Тэгэхээр энэ амьд зүйлийг ашиглахгүй байхад бид нар энэ чинээс ямар одоо таатай энергийг авч ийн гэдэг бас нэг асуудал яригдаж болно л доо тийм. За баярлалаа. Цаг дуслаа. За дүнэлтээр хэлэх дараагийн мэтгэлцэгч бол 4 дүрэн дээр маралмаа. За цагийг явууллаа. За төгсгөлтөнд үнэж хэлэхэд технологиг хориглох бус зөв хэрэглээгээр хэрэглэх юм бол энэ залуусын сэтгэн бодох чадварт эргээр нөлөөлж байгаамаа гэдгийг хэлээд байгаа юм. Залуучууд олон улсын хэмжээнд сэтгэдэг болоход технологийн дэвшил нь одоо гүүр болоод байгаа сүүлийн үед. За миний хувьд болонгуудаа технологийн дэвшлиг бол залуучуудын хувьд бол сэтгэж чадварт нь илүү эргээр нөлөөлж ийн гэж үзэж байна. Яагаад гэвэл миний хувьд гингүүт би яг 3 сарын өмнөөс л Instagram хөгжүүлж эхэлсэн гэж бодонгууд тухайд миний эдитийн чадвар ямар байсан бэлээ. Яг одоо ямар байгаа лээ. Дээрээс нь танилыг хүрээд хэлэхэд яг одоо дөнгөж Instagram хөгжүүлэх сонирхолтой миний үеийн залуучууд амар их байдаг. Тэнгүүт технологи ашиглаад, Instagram ашиглаад ямар олон танилыг хүрээтэй болж ин яаж хөгжиж чинь те бас заавал сургуулиас авахгүй мэдлэгийг Instagram-аас авч болж ин өөр эрүүл амьдралын хэм маягтай болж ин те. Тэгээ бодонгууд залуучууд бол илүү эргээр нөлөөлж байгаа. Тэгээд аль бүр бодох юм бол бүр санхүү дээр хүртэл нэмэлт орлого олж болж байгаа. Би тэгэхэд өмнө нь бол яг ажилласаа цалинжаад явдаг гэсэн бол одоо илүү Instagram ашиглаад өөрөө дангаар орлоготой болдог ч юм уу те. Тэгээ өөрийнхөө чадвараар орлоготой болдог ч юм уу. Санхүүгийнс хараад бус байдалд хүртэл одоо технологийн нөлөөлж байна л доо. Тийм. Тэр бол одоо цэвэр сэтгэх чадвар дээр нь суурилсан орлого байх гэдэг шүү дээ тий. Өөр ямар боломжууд гарч байна? Өөр одоо янз бүрийн байгууллагатай гэрээ хийх ч юм уу те. Тийм боломжууд гарч ийн. Илүү бүтээл санаанууд гарч иж та ганцаараа ажиллах биш те. Бусдаа хамтарч. Тийм бусдаа багаараа хамтарч ажиллах боломжууд хүртэл гарч ирж ийн тийм. За саяны дурдсанчлан технологи хөгжлийн залуучуудын сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлөхгүй байгаа гэдгийг би өөрийнхөө одоо хийж байгаа зүйлээр баталж хэлж байгаа юм. За баярлалаа. Тэгээд илүү одоо хөгжүүлж одоо бүтээл чадварыг одоо нэмэгдүүлж байна гэдгийг бол хэлж байгаа юм байна. За ингээд дараагийн дүгнэлтэд хэлэх оролцогч. За Зиндэвшийн инх төр 1-р дээр. За таны дүгнэлтийг сонсъё. 2 минутыг явуулж хэллээ. Тэгэхээр өнөөдөр цаг хугацаа маш өөр болсон байна. Ялангуяа одоо бидний үе бол бүр ингээд тис өөр харагдчихэв. Өнөөдөр бидний үед бол бүр нэг оронд ингээд жишээ нь одоо муугаар ярихад бол дайн байлдаан гарахад бид нар чинь нэлээ хэд хоногийн дараа л тэрийг мэддэг байлээ шүү дээ. Одоо бол ерөөсөө л онлайнаар. Одоо ингэж тэгж байна. За энийг харахад бол энэ бол яалтч одоо дэвшил байна. Техникийн дэвшил байна. Хүмүүсийн сэтгэлгээ бол яах вэ? Энийгээ дагаад маш их өндөр болсон байна. Бас залуучуудаас нэг юм шаардж байна. Яалтчгүй одоо тийм хурц содон сэтгэлгээг өнөөдөр үнэхээр шаардж байна. Цаг үеийн. Ялгархгүй бол болохгүй байна. Бидний үед бол яг тэгээ нэг дунд нь ингээд яваад иж болж исэн. Ягаад гэвэл нэг тэндээс бизнес эндээс бизнес хийгээд юм уу? Одоо үед бол тийм биш. Ягаад гэвэл биднээс илүү одоогийн залуучууд бол болцоо бол нээгээд өгсөн. Ерөөсөө болцоо нээж өгөхдөө зөвхөн Монголын одоо зах зээл дээр нээж өгөөгүй. Ерөөсөө л тэр чигээр нь дэлхийн зах зээл дээр нээгээд өгч гисэн. Өнөөдөр энд нэг химийгэл бүтээгээл интернетээр зарахад бол ерөөсөө болцоо бол үнэхээр байдаг болсон.
Харин юу хэрэгтэй вэ гэвэл ерөөсөө нөгөө сэтгэлгээ хэрэгтэй. Сэтгэхүй маш эрүүл байх хэрэгтэй. Нөгөө нэг тархинд байдаг нейронуудын одоо тоог л яг өдөрт хэдэн саяар нь л одоо үйлдвэрлэх хэрэгтэй болж байна. Тэгэхээр үнэхээр одоо өнөөдрийн залуучууд бол бусад орны залуучуудаас илүү одоо хурдан сэтгэж бүр сэтгэхтэй одоо бид ийм өвөрмөц сэтгэлгээ л хэрэгтэй байна өнөөдөр биднэрт. Тэхийн тулд яг хэвээр өөрийнхөө аль болох өдөрт ч тийм үү одоо гар утаснаас чөлөөлж явах хэрэгтэй. Үргэлжил бид нар энэ гар утас одоо шин технологи дотроо байгаад л байх юм бол бид нар тэндээ байгаад л юм. Бид нар гарч иж тэрийг буцаж ажиглана, буцаж ажиглана гэсэн. Нэгөөсөнд одоо хөдөө нэг 12 хоног явж ирээд дахиад хийхэд бол өөр болно гэдэг чинь ер нь бусдаас илүү сэтгэж байж л бид нар л яах вэ? Манай залуучууд илүү тод гарч ирэх болцоог дэлхийн нийтэд нь яах вэ? Бид нар нэгэд өгчихсэн байна. За өөрөөр сэтгэхийн тулд нэгэсэндөө тухайн одоо тэр вакуум чадаагаа жоохон орчноос гараад илүү өөр өнцгөөс нь хараад за тэгээд одоо тэр шинийг санаачлахын тулд тэр нь одоо бид баригдахгүй байх юм чинь. Ер нь бол сэтгэлгээ яаж явдаг вэ тийм ээ? Эсвэл хоёр төлөв рүү явдаг. Хэрвээ бид нар халуун шүршүрд орж исэн бол хүйтэн болгоно. Сайныг ярьж исэн бол мууг болгоно. Мууг бол сайн болгоно гэдэг шиг. Энэний ялгуураас яах вэ? Маш өндөр сэтгэлгээнүүд гардаг гэсэн. Яагаад өнөөдөр Улаанбаатарт сурж байгаа одоо хүүхдүүдээс хөдөө орон нутагт сурж байгаа хүүхдүүд юу одоо бакалавр ч юм уу дээд сургуульд орж ирэхэд яагаад тэд нар өндөр вэ? Эсвэл Улаанбаатарт тэд нар орж ирчээд төгсөхдөө яагаад тэд нар өндөр үзүүлэлтийг өгж ийн гэвэл ерөөсөө нөгөө нэг үндсэн сэтгэл зүй. Нэгэсэндээ та бол хүн шинийг сэтгэл санаачлахын тулд тархиа бас амрааж явах хэрэгтэй. Тэндээс бас илүү бүтээмж нэмэгдэнэ гэдгийг хэлдэг тийм. Байнгын амрааж явах болохгүй. За баярлалаа. Дүгнэлт сонирхолтой байлаа. За ингээд дүгнэлтээ сүүлийн мэтгэлцэгч 3 дугаар энэ дээр байх болно. 2 дугаарыг ахлагч Янжилхам. За таны дүгнэлтийг сонсъё. За маш их баярлалаа. Ингээд яг үнэн бид нар ялгархгүй бол өнөөдөр өсөлдөж чадахгүй тийм өсөлтөө бидрийг илүү хүчтэй, илүү сэтгэх чадрыг улам өндөр болгодог. Тэгэхээр хит хитэн дүгнэлтүүд байна. Энэ ихтгэлийн хугацаанд базаад хэлэх юм бол технологи бол энэ сэтгэл зүйн одоо бид эмгэгийг бол дайсан биш ээ тий. Энэ бол хамгийн ойр дотны туслагч юм. Энийг юугаар илэрхийлж ирэхэд техник технологийн бид нар 24/7 туслагч нар байна. Аппликейшн юмнууд байна. Бидний бүтээсэн зүйл тийм ээ. Залуучдын бүтээсэн зүйл байна. За нөгөө талаас гэх юм бол технологи бол боломж юм аа. Ямар боломжийг үүсгэж байна вэ гэхээр өнөөдөр хөдөө хот талаа яриасан тийм ээ. Тэгэхээр энэ боловсролын ялгааг өөрчилж болох зүйл нь юу юм бэ гэхээр энэ технологи гэдэг зүйл. Бид нар өнөөдөр Duolingo дээр те 100 гаруй хэлийг өнөөдөр үнэн төлбөрөөр үзэж болж байна. Энэ ерөөсө боловсролын ялгааг хот хөдөө бидний байршлаас хамаарсан ойлголт биш болоо явчихж байгаа. За нөгөө талын бидний дүгнэх зүйл нь юу гэхээр манай гишүүний ярьжсэн контент бүтээгч те нэг зүйлээс инспирэшн авах хэрэгтэй тийм үү. Юунаас авч ийнэ вэ гэхээр бид нар магадгүй хүүхдүүд дээр бол ингээд сэтгэл готроо одоо нөгөө дэлгэцийн томтолтой байж болох ч гэсэн залуучууд нар бол миний уншиж мэдснээр бол илүү санхүүгийн нөгөө нэг байдал юм болоо гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр контент бүтээгчнэр юу байх нь вэ гэхээр өөрсдөө контент бүтээснээр бид нар санхүүгийн хараат бас байдлыг бий болгож чадчихаа. Энээс бид нар талын сэтгцээ эрүүл байлгахаас нэг үндсэн сорин болоо гэж байна. Тэгээ cognitive bias гэж ярьдаг бид нар тийм ээ тархины алдаа. Энийг магадгүй Эйнштейн хамгийн сайн татвар байлгаж чадсан баг тий. Тэгэхээр мэдээж энэ бол тархиа зөв удирдах хол хизээч бидний асуудал байсан байх бах. Тэгэхээр боловсролд тэгш боломж олгож байгаагаас нэг даваа талтай. Нөгөө талаасаа дотоодын нийт бүтээгдэхүүн буюу миний ярьж исэн энэ одоо сэтгэлгээний өөрчлөлт буцаа залуусыг их орноо үнэлүүлэх тийм одоо чухал зүйлсүүдийн нээлт ождох юм а гэдэг зүйлсийн талаар бас ярьж өгч байгаа гэсэн. За бид нар нэг зүйлийг нэгтгэхэд хэлэхэд залуус өнөөдөр $8,000 ч байтугай тий. Тэр хэмжээний сарын цалинда авдаг байх хэмжээний боловсролыг бид технологиос олж чадах юм а гэдэг зүйлсүүдийг нэгтгэж хэлмээр байгаа. Тэгээ энэ ихтгэл хүртэл ChatGPT ашиглаагүй экстружа бэлдсэн байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр хичнээн биднэртээс нөлөөтэй байсан юм бэ гэдэг талаар харж болох хаа гэж бодож байна. Цаг маш богинохон байлаа. Тэгэхээр энэ хугацаанд бид бүхэн энэ том ойлголтыг бацгаж хичээлээ. Тэгэхээр бидний зүгээс л $8,000 байтугай өндөр цалинтай залуучдыг нийгэмдээ бэлтгэхэд технологи илүү өндөр хөв нэмэр оруулах юм а гэдэг дээр баяр суртай байна. За баярлалаа. За 2 дугааргийн дүгнэлтийн хувьд бид оюуны одоо сэтгэмж энэ хөгжлийн чадвараараа юу ч бүтээх боломжтой. За тэр бүтээсэн зүйлээрээ эргээд одоо тэр бүх асуудлыг шийдэж за одоо юу гэдгийг чи эмгэг байсан ч гэсэн тэрийг одоо эмчилж чаднаа гэдгийг бүгдийг нь одоо бас
дүгнэж хэллээ. За 1-р удаагийн хувьд бол мэдээж одоо сэтгэл зүйн талаас нэлээд олон байр суурийг хэллээ. Ягаад гэвэл одоо мэргэжлийн сэтгэл зүйчид энэ удаагийн мэтгэл цаанаас оролцсон байгаа. За ингээд технологийн өндөр хөгжил нь залуусын сэтгэх чадварт сөргөөр нөлөөлөх үгүй юу? За сөргөөр нөлөөлж байгаа бол ямар байдлаар нөлөөлж байна? Эсвэл эргээр нөлөөлөө одоо энэ одоо хөгжил дэвшлийг дагуулж байгаа юм бол энэ нь одоо залуучуудад ямар боломжийг үүсгэж байна? За яг одоо нэвтрүүлэгт оролцож байгаа залуучууд маань бас өөрсдийнхөө одоо яг амьдрал дээр жишээн дээр ойр тойрныхоо хүрээллээс бас багтаагаад ярихад ямар боломжуудаас харагдаж байна гэдгийг бас энэ нэвтрүүлгийн дор хуваалцлаа. За ингээд нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэнд төгсгөлдөө дахин танилцуулъя. За өнөөдрийн нэвтрүүлгийн 1-р эндэрт сэтгэл зүйч доктор Цэндэвшийн инхтер оролцлоо. Танд баярлалаа. За 2-р эндэрт сэтгэл зүйч Ган Тулгын Халиуна нэвтрүүлэгт оролцлоо. За танд талархал илэрхийлье. 3-р эндэр Genova Elentra компаниг гүйцэтгэх захирал Батадгны Янжин лам нэвтрүүлэгт оролцсон байна. Танд баярлалаа. За 4-р эндэр Хувааря контент бүтээгч Дүлгөөний Маралма нэвтрүүлэгт оролцлоо. За баярлалаа. За ингээд энэ 7 хоногийн нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэнд танилцууллаа. За та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Гаргалгаанууд сэдвүүд бүгдээр сонирхолтой байлаа. За ингээд үзэгчдээ дараагийн 7 хоногт бид шинэ сэдвээр шинэ мэтгэл зэгчтэйгээр та бүхэнтэйгээ эргүү уулзах болно. Ингээд шинэ 7 хоногийн 5 гарагт эргүү уулзцгаая. Баяртай үзэгчдээ.